Та өсвөр насны хүүхэдтэй юу? Олон асуудал тулгарч гинөө, ойлголцож, харилцан ярьж чадж гинөө. Тэгвэл бид энэ удаагийнхаа уралга учралгүй болондоо яг энэхүү сэдвийг онцлон ярилцах чинь. Энэ удаагийн зочин бол Өөртөө л найд намын зохиогч доктор Отгон Туяа. За ингээд ярилцлага эхлүүлье. Сайн байна уу? За тэгэхээр яг Өөртөө л итэг гэдэг ном нэртэй шүү дээ тий. Тэгэхээр яагаад Өөртөө л итэг гэж нэр өгсөн бэ? За тэгэхээр яагаад Өөртөө л найд гэж нэрлсэн бэ гэхээр багш нь одоо хүүхдүүдтэй байнга хэлдэг зүйл маань хүн бол өөрийнх амьдралыг өөрөө бүтээн. Тэгэхээр өөрөө өөртөө найдаж бүтээх ёстой. Мэдээж аав ээж туслаж зөвлөн багш бас дэмжинэ. Гэхдээ хүн бол өөрийнх амьдралыг өөрөө бүтээдэг учраас өөртөө найдаж үйлдэлхийн өөрөө одоо хийсэн үйлдэлийн хариуцлагыг хүлээн. Тэгэхээр хүн ер нь амьдралаа өөрөө бүтээдэг учраас өөртөө найдаж амьдрах ёстой гэдэг энэ зарчмыг баримталдаг учраас одоо энэ номыг бол Өөртөө л найд гэж нэрлсэн байна. Номын санаа маань бол сурагчдаас бий болсон. Сурагчдууд бол багш нараас маш олон асуулт асуудаг тий. Тэгэхээр яг энэ үүднээс 7 дугаар ангийн сурагчд маань багшаа ингээд та ингээд биднэрт заадаг, сургадаг энэ зөвлөдөг зүйлүүдээ ном болоо гаргуул зүгээр юм шүү. Тэгвэл илүү хүүхдүүдэд илүү хүрнэ. Бид нар илүү дааврын дагуу ажиллах боломжтой шүү гэж хэлжсэн. Тэгээд энэ ном маань бол 3 жилийн тэр хүсэлтээс хойш 3 жилийн дараа бүтээгдэж бий болсон. Ийм шүү дээ. Ийм төвхтэй. Ер нь ингээд өсвөр насныхантай ярилцахад одоо олон зүйлийг ажиглаж яхад манайхан чинь шууд эсвэл нэг заад шууд чиглүүлэх гээл эсвэл шүүмжлэх гээл ингэдэг шүү дээ тий. Тэгэхээр яг тийхгүйгээр яаж тэр хүүхдүүдтэй яриа өрнүүлэх хэрэгтэй байдаг юм бэ? Маш бол өсвөр насныхантай харилцдаг бас их зөвлөгөө гэдэг хүний хувьд ингээ харахад. Тэгэхээр эцэгчүүд нөгөө хүүхдүүдтэй ярилцахдаа хөвчлэн заавар зөвлөгөө байдлаар харьцдаг тийм үү. Тэгэхээр хүүхдүүд болохоор тийм зүйлийг хүсдэггүй. Хүүхдүүд юу гэж ярьж байна? Хүүхдүүд болохоор ерөнхийдөө эцэгчүүдээс яг өөрийг нөгөө том хүн болсон гэдгийг ойлгосоо гэсэн өнцгөр айгуу ханддаг байхгүй. Тэгэхээр эцэгчүүд рүү тэгэрээ ингээрээ гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар харьцах хүүхдүүд таалагдахгүй. Арьсэргээр чи том болсон юм чинь ийм хувилбар бийж болно. Ийм зүйл надад бас тохиолж исэн гэдэг юм жишээ хэлээд ч юм уу тий. За тэгээ сонголтод ихтэй чи өөрөө хийшүү гэдэг энэ сонголт сонгох эрхийг бас өөрт нь өөх байдлаар харилцах юм бол хүүхдүүд яах нь надад итгэж байгаа юм байна гэдэг ээж миндаа итгэдэг байгаа учраас би итгэлээ алдахгүй тулд яг ингээд зөв сонголт хийгээд зөв үйлдэлийг хэвээр гэдэг энэ зүйлийг ухамсарласан байдаг. Ээж нь чамд итгэж байгаа шүү, аав нь чамд итгэж байгаа шүү гэдэг тэр өгүүлбэр маш чухал. Тэмдэж итгэл байгаа тохиолдолд дараагийн үйлдэл хийдэг яг учраас ээж аав одоо хүүхдтэй харилцахдаа өсрөөсний хүүхдтэй би чамд итгэж байгаа шүү гэдэг энэ өгүүлбэр маш чухал байдаг. Түүнээс шууд зааж зөвлөх, чиглүүлэх хэрэггүй гэж ойлголоо тий. Эхний нөгөө яриаг өрнүүлэх эхний шатнд тий. Эхний шатнд шууд тексттэй ангистай инхэн зөв гэдэг тийм одоо хандлагаар ярих юм бол хүүхд дараагийн удаа манай аав ээж үргэлж заадаг зөвлөдөг. Би бол аав ээжигээ заадаг зөвлөдөг багш байгаасаа гэж хүсгүй зөвхөн намайг хайрладаг, намайг итгэдэг тийм хүн байгаасаа гэсэн ийм өнцгөөс нь хүүхдүүд хүлээлттэй байдаг. Одоо сая унших чадвартай хүүхд чинь нөгөө математикийн бодлоготой ч гэсэн сайн байдаг юм билээ шүү дээ тий. Тэгэхээр чи хүүхд өөртөө ихтэй суралцсан тий. Яг хүүхд өөртөө ихтэй нэг өөртөө л найддаг тийм хүүхд яг сурлага дээр нь ирнэ хэр амжилттай ахицтай байдгийг яг ингээ та багшийн хувьд ингээ ажиглаж яхад анзаарч яхад. Ихт бит хоёрын нөгөө саяны ярианд гарч байгаа шүү дээ. Хүүхэд нөгөө нэг уншаад сурсан хүүхэд уншснаа ойлгож чадсан хүүхэд дараа хичээлээр ямар асуудалгүй. Тэгэхээр өөртөө итгэх итгэл гэдэг чинь хол газраас ирэхгүй яг өөрийнх нь дэрэгдэн байж байгаа. Хүүхэд ямар нэгэн үйлдэлийг маш олон удаа татамжтай хийгээд нэг зүйлийг чаддаг болчоороо тэрэн дээрээ урамшаад өөртөө итгэх итгэл нь бий болдог. Тэгэхээр магадгүй хурдан гүйдэг ч юм уу те одоо маш сайн сакс тоглодог ч юм уу, теннис тоглодог ч юм уу гэх мэтчлэнгээр тодорхой нэг зүйлийг олон удаагийн татамжтай сайн хийгээд чадчихараа нэг ч гэсэн юм чаддаг болцсон гэдэг тэр зүйл нь тэр хүүхдийн хувьд бол би нэг зүйлийг чаддаг штэ гэдэг итгэлийг бий болгох дараагийн итгэлийг бий болгох гол үндсээр нь болдог. Тэгэхээр би сурагчдаа юу нэг эцэгчүүд үжилдэг вэхээр нэг зүйлийг ядаж чаддаг болоход туслаад өгөөч. Тэгээд дараагийн зүйл нь хүүхд өөрөө тодорхой нэг зүйлийг сурах арга барилаа эзэмшчихээрээ дараагийн зүйлүүдийг сурах боломжтой болдог гэдэг үгсээс нь бас зөвлөгөө өгдөг байгаа. Одоо ингээ өсвөр насных нь угаасаа асуудлаар дүүрэн гэдэг тийм. Яг ямар асуудал голдууд хэдэн банд тулгараад байна вэ? Гэтэ яг эндээс хараад эцэгчүүд ингээсэ гэж хэлмээр юм бас байдгүй. Байлгүй яг хамгийн нэгдүгээр асуудал бол нөгөө өөртөө итгэл гэдэг асуудал. Яг өсвөр насны дээр ирэхээр одоо ялангуяа өсвөр насны гол онцлог бол өөрийнхөө биеийн галбирт те биеийн галбар нь өөртөө таалагдахгүй болох ч юм уу эсвэл намхан байгаадаа сэтгэл дундуур байх ч юм уу царайд өрхтэй тийм өөрийн царайд өрх тэгэл намхан байгаадаа эсвэл сурлах тааруу байгаадаа ч юм уу өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаадаа маш сэтгэл дундуур явдаг. За энэ нь болохоор хүүхдийн хамгийн нөгөө нэг гол юм одоо асуудал. Өөрөлдөх юм бол энэ номон дээр ч гэсэн ягаад нэгдүгээр бүлэг нь өөртөө итгэх итгэлийг зэрлэж ирвэл өөртөө итгэх итгэлгүй хүүхэд хичээлд оролцох байдал за бусад бүх асуудалд бол нэлээд хойгоор л явдаг. Тэгэхээр нэгдүгээрт нь өсвөр насны хүүхдүүдийн хувьд өөртөө итгэдэг итгэлийг бий болгох
байх. Энэ дээр эцэг эхчүүд томчуудын тусламж, дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Тэгэхээр нөгөө нэг шаг маань хэлжсэн байгаа 7 дугаар ангид тахта би ингээд уг нь таархан сураад байгаагаа мэдээл байгаа. Гэтэ нэг яаж өөрчлөнгөөр өрөөсөн нөгөө мэдэхгүй яг яагаа мэдэхгүй. Гэтэ хинч намайг одоо хичээл дээр чи яагаад үрдэг төлхөө байгаад байгаа. Энд чинь юу л ингэж хинч асуудаггүй. Тэгэхээр энэ өөртөө итгэл гэдэг юм чинь хаана үд юм бэ гэж асуусан байхгүй юу? 7 дугаар ангиас сурагч. Тэгэхээр нөгөө өөртөө итгэлийг би юу ч хариулсан гэхээр өөртөө итгэлийг хайхгүй чи тэрийг өөрөө бий болгох юм аа. Бий болгохын тулд чи өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Тодорхой нэг зүйлийг чаддаг болох хэрэгтэй. Тэхийн тулд цаг гаргаад тэрэндээ ингээд бэлдээд яваарай гэх. Тэр хүүхд маань энэ жил зөвтгөнөд өгсөн байхгүй юу? Тэр хүүхд бол спортоор хичээлдэг гэсэн. Тэгээ би нэг чаддаг юмдаа болцсон чинь ингээд дараагийн юмудыг хийх сэтэл төрөөд тэгээ ингээд өөртөө итгэл гэдэг юм чинь нэрээ надад өөрт явж идэв юм бэлээ. Би тэрийг холоос авах хэрэггүй юм бэлээ гэдэг ийм зүйлгээс хэлжсэн л да. Тэгвэл яг эцэг эхчүүдийн хувьд одоо яг одоо тэр сая хэлж шүү өөрхий бас ч гэж хариултыг олох гэж хичээсэн байж тээ. Хичээсэн байгаа. Тий тэгэнгүүт ер нь бусад хүүхдүүдийн хувьд гэсэн эцэг эхчүүдийн зүгээс яг чухам юун дээр нь илүү анхаарах хэрэгтэй байдгийг эсвэл ямар байдлаар чиглүүлэх хэрэгтэйгаа мэддэггүй шүү дээ. Жишээлбэл зарим эцэг эхчүүд хэлдэг шүү дээ. Би юугаарч дутаагаагүй гэдэг. Тэгсэн чинь хамгийн чухал дутаацсан байгаа байхгүй жишээл хайрлах, цаг гаргах тий сая ярьсан шиг сонсох юм дутаацсан байдаг тий. Яг тэгэхээр саяны ярианы сүдэд яг юуг нь би эцэг эхчүүдийн хувьд анхаарах хэрэгтэй гэдэг. Тэгээ асуулт нь маш гоё асуулт байна л да. Өсвөр насны хүүхдүүдийн гол баслыг онцлог нь энэ үед болохоор аав ээж нь томчуудын зөвлөгөө гэхээс илүү найз нөхдийн зөвлөгөөг голчилдог. Тэгэхээр найзууд нь юу өмсөж, найзууд нь хоорондоо юу ярьж гэдгээс үлгэр шиг авдаг. Тэгэхээр энэ тохиолдолд аав ээжүүд нь байнгын зөвлөх гэхээсээ илүү тодорхой зүйлүүд дээр л яг тэр хэрэгтэй үед нь л яг тийм одоо хувилбартай зөвлөгөө өгөх хэрэгтэй. Энэс өдөр тутамд л яг бага ингээд байсан шиг за өнөөдөр юу ийсэн хинтээ юу гэж ирсэн гэдэг юмыг сонсох юм бол таагаас зөв хариулт олж авахгүй. Тийм учраас өсвөр насныхны гол онцлог бол энэ үед найз нөхдийн одоо оролцоо маш өндөр, эцэгчүүдийн оролцоо бол харьцангуй багасч эхэлдэг учраас эцэгчүүд яг энэ дээр бол өсвөр насныхын зөвлөгтөө тодорхой одоо дүрмтэйгээр оролцох хэрэгтэй. Ингэхдээ тодорхой шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр тий. За энэ насанд чинь ийм юм болтыг өөрт нь тулгарч ирсэн жишээгээ ярих юм бол хүүхдүүд маш их баярлдаг. Манай аав ч гэсэн физик дээр тарууд авдаг гэсэн чинь ингээд сайжирсан юм л гэдэг юм. Манай ээж ч гэсэн хим дээр амар сайн байсан юм билээ шүү дээ. Тэр хими илмэн чинь манай ээжийн үеч гэсэн байсан юм билээ ч гэдэг юм уу тий. Тэгэхээр эцэгчүүдийн хувьд болохоор өсвөрөсний хүүхдүүдтэйгээ харилцах үедээ танд ямар асуудлыг өсвөрөөс нь тулгарч ирсэн бэ? Би ч гэсэн чам шиг өсвөр насны асуудлыг тулаад ард нь гарсан адилхан бас боломжтой асуудал байсан шүү гэдгийг хэлчихээр хүүхдүүд маш гой хүлээж авдаг. Тэрийг бүр тодорхой жишээ болгоод анги дээр хэлдэг байхгүй юу? Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдтэйгээ харилцах үедээ ээж аав ч гэсэн чам шиг өсвөр насныг тулаад ард нь гарсан шүү гэдэг байдлаар харилцах юм илүү дотн харилцаа үүсэх боломжтой. Өсвөр насны хүүхдүүд тулгамдсан гээд эцэг эхийн ч юм уу та нар багдгүй ингээм хамтарч ажиллаад амжилтаа шийдвэрсэн нэг юм түүхүүд байна уу? Тэндээс суулцахгүй юу? Яг тэр одоо нөгөө эцэг их багш гурав гэдэг энэ нөгөө гурвалсан холбоог чинь бас зүв байлгаж ижил үр дүн төрнө гэдэг байгаа шүү. Боловсролын тулгын 3 жилөө. Тэгэхээр яг ямар байдлаар ингэж хамтарч ажиллах. Бид нар заримдаа нэг нь багштаад хүүхдэд даатгсан юм шиг тий эсвэл ингээл нэг дээр найдаал яваад идэг ч тий. Гэхдээ уг нь ингээл ялтгаалталдаг хичээд байгаа юм шиг болов. Тий. Тэгэхээр яг энэ дээр яг ямар түүхүүд байна. Яаснаар бид нар тэр өсвөр насны хүүхдүүдийг одоо буруу зам руу хайлтрахгүй эсвэл амжилтаа суралцах өөртөө итгэлтэй байх. Тэр зөв Монгол хүн болоход нөлөөлөв. Тэгээд угаасаа эцэгчүүдийн хүсэл багш нарын хүсэл ч гэсэн зөв хүмүүс бүтээх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр утгаар нь яг танаас нийлдэр эцэг их сурагч гуруулаа яг нэг зорилгын төлөө нэг зам дээр суусан гэдэг маш сайн ойлгож ухамсарлах хэрэгтэй. Энэ дээр зөвхөн хэрэгтэй гэхээс илүү яг тодорхой жишээ хэлэх юм бол нэг сурагч маань маш дууга ерөөсөө ингэ дотроо ярьдаггүй юм сурагчсан. Тэгээд ээж нь нэг уцтаад багшаа энэ хүүхд юусоо ярихгүй байна. Гэхдээ уг нь нэг сая хичээл байгаа. Тэр нь англи бос хичээл дээр ерөөсөө ингэ дандаа тээж араас доош тун авдаг. Одоо яах вэ гэдэг асуудал иржсэн. Тэгэхээр эцэг ихтэй гуруула хамт суужгаад гуруула юу зорж ийнө вэ гэхээр өөрөөс нь асуугаад чи ер нь ямар хүн болохыг хүсэж байна. За өөрийнх нь хүслийг асуугаад мөн эцэг ихийн хүслийг асуугаа. Тэгээд тэр хүүхдийг нэгдүгээрт нь энэ зуны амралтаар гуруула нэг л юм чаддаг болтой гэдэг. Энэ зуны амралтаар бид гурав ажилласан. Нэг л юм гэдэг нь болохоор зөвхөн өөрийгөө илэрхийлж сурах гэдэг.
Тэгээ өөрийнхөө илэрхийлж сурахдаа 7 хоногт нэг удаа уулзаад тодорхой одоо сэдвүүдээр ярилцаад тэгээд ихтгэл тавиулдаг ч юм уу те гих мэтчлэн ингээ гуруула 3-7 хоног ингээд өнгөрсний дараа хүүхэд мөр бол өөрөө ирэхгүй нөгөө шууд ярьдаг те за одоо би юм хиймээр тийм юм хиймээр гэдэг юм ингээд төлөвлөдөг тэгээд гэр бүлийнхэнтэйгээ бас харилцах бас сайжирсан байна. Тэгэхээр энэ дээрээс ямар дүгнэлт ажиллах вэ гэхээр эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ багштайгаа гуруулаа нэг зорилготой нэг зорилгын төлөө нэг замдаар суусан гэдгээ гурван талаас сууж ярилцаад ойлголцчих юм бол үр дүнд нь бүгдээрээ хүссэн тэр үр дүнгээ хүртэх боломжтой гэдэг энэ одоо үр дүн харагдсан. Тэгээ бас нэг ийм тохиолдол байж болно л да. Хүүхд өөр мөржил сонгосон ч юм уу. Тийм гол нь ээж аав нь бид нар одоо бүгдээр нь одоо маш олон үед амжсан юм эмчнэр аа. Тэгэхээр чи бол байгалийн ухааны хүн эмчил болох хэрэгтэй гэдэг хүүхд болохоор нийгмийн ухааны чиглэлээр явах сонирхолтой. Тийм гол багш болохоор бас тэр хүүхдийг магадгүй өөр чиглэлээр ч юм уу. Тэгэхээр гурван тал гурван өөр тийшээ харцахаар асуудал айгуутай хүндэрч байгаа. Тэгэхээр хүүхдүүдэд юу гэж үлдвэхээр би бол яг л нийгмийн ухаанаар л явмаар байгаа. Тэгтэл аав ээж нэг ойлгохгүй гэдэг юм байна. Тэгэхээр эцэг эхчүүдэд нь одоо хүүхдтэйгээ ярилцаарай гэдэг нэг ерхий хүүхд талаараа чи яагаад мөрөглөө сонгож байгаа вэ? Юунд даваа талтай болоод чи мөрөглөө сонгож байгаа гэдэг эцэг ихтэй яг юм те том хүн шиг юм тодорхой судалгаа хийгээд судалгааны үндсэн дээр ийм чадвар надад байгаа, ийм боломжууд байгаа учраас би нэг сонгох гэдэг гэдэг ойлголтыг одоо багаар залруулж хэлэх ч юм уу те. Эцэг эхчүүдгээ харилцаа талаас нь бас нэг заавар одоо те зөвлөгөө гэдэг. Эцэг эхчүүдэд болохоор та бүхэн мэдээж хэрэг хүүхдэд шиглүүлэх гэж байгаа. Мэдээж сайн аваасаа гэж бодож байгааг ойлгож байгаа. Гэхдээ хүүхд маань өөрөө хүсэл нь арай ялгаатай гадна та хэд маань хийсэн судалгааг нэг хараад үзээрэй. Ярилцаж үзээрэй гэдэг байдлаар нөгөө хоёр талаа бас эвлэрүүлэн зуршлах гэх юм да тий ойлголцох энэ бас одоо чулуу энэ одоо толгойн чулуу одоо үндэстээр гүүр нь бас болж байгаа. Асуултаас одоо яаж хүүхдүүд одоо тэр өөрийгөө ойлгоход нь одоо туслах юм бэ? Асуултаар дамжуулж ойлгох боломжтой юм байна тий. Энэ номуудыг ингээ харахад ямар асуултыг асуух хэрэгтэй, ямар зөв асуултыг асуух хэрэгтэй гэдэг юм бэ? Та бас маш гоо анзаарсан байгаа байхгүй. Энэ нэг хүүхдүүдийг ингээд өөрсдөө энэ асуултанд хариулахын тулд хүүхд бодох хэрэгтэй болно. Миний хамгийн дуртай зүйл юу вэ гэдэг юм уу те би хамгийн сүүлд одоо ямар мэдрэмж авсан бэ юунаас гэдэг. Тэгэхээр хүүхдээ нэг ингээд бүглэхгүйд суучих явцдаа нэрээ би яасан бэ гэдэг юм а өөрийгөө тунгаан бодох өөртөө дүгнэлт хийх юм шаардлага дүгнэлт хийх ингээд юм боломж олдож байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ дээр энэ асуултуудаар дамжуулж эцэг эхчүүдэд багш нарт юу хэлхийс зорьсон бэ гэхээр бид нар мэдээж математик хичээл чухал, физик хичээл чухал, бүх хичээл чухал, солигдсон чухал. Гэхдээ тэр дунд хүүхэд өөрөө мэдрэмжээ илэрхийлэх өөрийгөө яг юу нь одоо ямар үед те одоо баяр баясгалантай байдаг ямар үед гуниглаад ямар үед өөртөө төлөв болдгоо гэдгээ бас ойлгох буюу зүрх сэтгэлийн боловсрол гэдэг бас маш чухал шүү гэдэг ойлгуулахыг бас зорьсон учраас энэ ном бол дасгал ажлын ном те маш олон дасгалуудтай. Тэд нар дасгал ажлууд бүр хоорондоо бүгдээр уялдаа холбоотой. Дандаа академик чиглэл гэхгүй академик чадвар чухал. Гэхдээ хажууд нь дандаа зүрх сэтгэлийн буюу одоо тэ өөрийгөө ойлгодог, бусдыг инэрч хайрладаг, ёс суртахуунтай байх гэдэг энэ боловсрол маань давхар явж байгаа ёстой шүү гэдэг имийг аль алийг нь тэнцвэрээр хангах ёстой шүү гэдэг ойлгох үүднээс сонирхолтой асуултуудыг шийдлэх ухааны үндсэлтэйгээр яг бүлэг болгоно хоорондоо бас уялдаа холбоотой байдлаар хийж өгсөн байгаа. Одоо жишээлбэл энэ дээр ийм асуулт байсан байхгүй би бас харчих. Хичээлээ хийхдээ анхаарлаа төвлөрүүлэхийн тулд би юу хийдэг вэ гэд. Би ямар хичээлд хамгийн урам зоригтой байдаг вэ? Яг үндэ ингээд нөгөө энгийн асуулт юм шиг хэрнээ хүүхдүүд бид нар энэ нөгөө олон интернеттэй гар утас таблет гэдэг энэ олон девайс хэрэгэлдэг одоо ийм орчин үеийн технологийн ертөнцид бид амьдарч байна шүү дээ тий. Тэгэхээр ингээд төвлөрч ийм асуултуудад бодох боломж баг байхгүй. Тэгэхээр яг ингэж зориулсан асуултууд асууж байгаа маш их таалагдсан. Тэндээс яг бусдаа харьцуулахгүйгээр яг өөртөө хариулт олох боломжтой юм санагдсан. Яг энийг жишээлбэл хүүхдүүд уншсан хүүхдүүд хэр сэтгэл ямар сэтгэлээд хэлж байна. Энэ одоо сая зуны 3 сарын хугацаанд хүүхдүүд намайг маш ажиллаж үзсэн тийм. Уншаад дасгалын ажиллаж үзсэн хүүхдүүд иргэд маш холбогдсон л доо. Би эзэж юм асуултанд өмнө ерөөсөй хариулж байгаагүй юм байна. Маш завгүй ингэ байдаг. Тэгээд яг энэ номыг ингээд уншаад асуултанд хариулж явах явцдаа нэрээ би яадаг вэ гэдэг маш их бодсон. Тэгэхээр нэрээ би яадаг вэ гэдэг хүн өөрөө өнгийгөө харахаар хариулт нь сонирхолтой байд юм билээ гэж хэлчихсэн. Тэгээд нэг сурагч маань манай аавч намайг ном уншил гэддэг байсан. Гэсэн чинь энэ зургийг л үзүүлчихгүй яасан юм гэсэн бол би ном уншгал байсан шүү дээ. Тэгээ гих мэдчлэнгээр нэг яг хүүхдүүдэд тулгамдаг асуудлыг ялангуяа томчууд тэг инг ном унших чинь гоё штэ, ном унших чинь чухал штэ гэлээд байгаа юм. Тэгвэл тэр нь шалгалтанд ямар хэдэн үе магадaltaй тий. Онц авахд хэдэн үе магадaltaй надад нөлөөлнө гэдэг юм уу. Гих мэдлэг стрессээ хэдэн үе бууруулахад ном чухал байдаг гэдэг юм. Тодорхой тийм ойлголтуудыг өгөхгүй зүгээр л тэг ингийн чамд ашигтай гэдэг маш ерөнхий юм
тодорхойгүй зүйлийг санал болгодог байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүд маань энэ номтой ажиллах үедээ өөрөө өөртөөгөө илүү ярилцах, өөрөө өөртөөгөө илүү нэг ойлголцох энэ зүйлүүдийг бас их мэдэрч байсан. Ингээд мэдрэмж талаас нь бас зөндөө олон сэтгэлдлүүд ирсэн байгаа. Нөгөө хичээлээ хийгээл тэгж штэ. Тэгэхэд тэгэхээр яг яагаад хийх ёстой гэдэг мэдгүй гэдэг тэгжсэн. Тэгэхээр та өөрөө нийгмийн ухааны багш хүний хувьд хүүхдүүд нөгөө хичээлээ хийх утга учирыг одоо ямар байдлаар илүү ойлгомжтой одоо тайлбарлалт. Жишээлбэл нөгөө сая энэ дэр бичсэн байсан л да. Одоо жишээл химийн хичээл хийх чи одоо хоол ундны хоол ундаа яаж хийх вэ? Энэний хойно одоо хоолны чинь процесс явагдаж байгаа ч гэдэг юм уу тий хоол хийх эрүүл мэндийн дасгалууд явагдаж байгаа гэдэг ч юм уу. Тэрийг одоо бид нар ямар байдлаар энгийн байдлаар ойлгуулж ийж хичээлийг одоо амжилттай хийх дадлагс болох вэ? Би жишээлбэл энэ номын нэр нь өөртөө л маш тий. Өөртөө найзсан хүн гоё амьдралыг бүтээж чадна. Тэгээ хүүхдүүдэнд судалгаа явуулж үзсэн байхгүй. Тэгсэн чинь өсвөр насны хүүхдүүдийн нэг 700 гаруй хүүхд хамрагдсан энэ судалгаанд тэр хүүхдүүдийн 700 гаруй хүүхдүүд 80 орчим хувь нь том болоод тхэн болон бараа гэж том болоо баян хүн болон бараа гэж байгаа байхгүй. Тэгээ би тэр судалгааны одоо үр дүн хүүхдүүдэд хэлжсэн. Та нарын ингээд нарт адилхан насны хүүхдүүдийн дунд багш судалгаа явуулж үзлээ. Тэгсэн чинь 70-аас 80% тий баян болмоор ингэж байна. Тэгвэл баян болохын тулд хичээл дээр яг одоо 40 минутын сурагчтай ямар үйлдэл хийх хэрэгтэй ингээд өөрсдөр нь. Тиймгүүл мэдээж сурагчид хичээн гэдэг үг хэлдэг байхгүй багшаа би хичээнэ гэх. Тиймгүүл нь хичээн гэдгийн цаана ямар үйлдэл байгаа ингээд дандаа үйлдэлтэй болдог. Тэгэхээр хоосон хичээнэ гэдэг үгийн ард дандаа үйлдэлүүд байх хэрэгтэй. Багштайгаа ярилцах, найзтайгаа ярилцах, аавч гэсэн асуух, номноос унших, YouTube ухах ч гэдэм юм уу те. Гэх мэтчлэнгээр тэр хичээн гэдэг үйлдэлийн цаана дандаа тодорхой үйлдэлүүд байж та үрдэн дөрөв шиг гэдэг юм ашигладаг. Тэр хүүхдүүд маань яг ямар нэгэн одоо зорьсон зорилгодоо хүрэхийн тулд дандаа үйлдэлүүд хэрэгтэй гэдгийг маш их хэлж өгдөг. Үйлдэлийн үр дүн гарна гэдэг. Өсвөр насны хүүхдүүд дээр бид нар хамгийн том гаргадаг алдаа харьцуулах байдаг шүү дээ тий. Тэгэд би өөрөө ч гэсэн өөрөө ирэхгүй тэгэл чи ингээл янз бүрийн үг гэлчиж байгаа юм чи айлын хүүхд гэж яах ч ингээл өөрөө мэдж байгаа юм л ийм алдаа гаргадаг. Тэгэхээр та өсвөр насныхантай илүү ажилтдаг хүний хувьд эцэг эхчүүдийн юм нөгөө шүүмжилсэн ч гэдэм харьцуулсан энэ байдал хүүхдийн сэтгэл зүйд тэр сурах аргаар л ер нь хэр сэргөөр нөлөөж байгаа юм шиг нэ. Тэдний нөгөө нүүр царай хувирч гэдэг юм ер нь илүү байдаг шүү дээ. Тэр хэр ажиллаж байна. Маш их ажиллагдана. Яг бол өсвөр насны хүүхдүүд эцэг эхчүүд нь танаа найз чинь тийм байхад эсвэл ах чинь нэгчээгээр өмчнөө онцорд байхад чи яагаад ийм гэдэг ийм харьцуултыг маш их хийдэг. За үүнээс л төвхтлөл за угаасаа л ах угаасаа л мундаг төрс ихч угаасаа мундаг манай найз угаасаа мундаг би угаасаа бүтэхгүй мэн гэдэг ийм ойлголтыг өөртөө аваад өөртөө итгэл маш ихээр буурдаг. Тийм учраас эцэг эхчүүдэд юу зөвлөх вэхээр хувь хүн гэдэг чинь цорын ганц хувилбар дахин давтагдчихгүй. Нэг ээжийн хөвлөгөөс төрсэн одоо ах トゥ нар их нар хүртэл хоорондоо бүдэр ялгаатай. Тэгэхээр цорын ганц хувилбарыг битгий өөр хүнтэй харьцуулаач харин эсрэгээр нь тэр хүүхдийг өөртөө харьцуулаач. Маш тодорхой ийм одоо заавар зөвлөгөө өгөөч. За одоо энэ улиралд энэ хичээл дээр ийм дүнтэй байгаа юм байна. Тэгвэл дараагийн улиралд энэ 72 гэдэг дүнг жишээлбэлтэй хоёул 73 болгож чадах уу? 75 болгож чадах уу? Хоёул энэ улиралд ямар 2 хичээл дээр ч юм уу 3 хичээл дээр хоёул сайжир гэж бодож байгаа гэдэг маш тодорхой тийм одоо зорилгоодыг тодорхой зүйлийг ярих хэрэгтэй. Тэгэхгүй бүхэлд нь бүх хичээл дээр сайн баах, бүр шилдэг болгоно гэдэг бол угаасаа боломжгүй юм зчих зүйл. Тэгэхээр эцэгчүүдийн зөвс өсвөр насны хүүхдүүдтэйгээ харилцахдаа ялангуяа найз нөхөдтэй ах эгчтэй битгий харьцуулаач энэ чинь өөрөө боломжгүй зүйл. Хүүхдийг зөвхөн өөртөө харьцуулаач л гэж зөвлөнө. Тэгэхдээ тэр нөгөө одоо тэрнээс болж сэтгэл гондуу ч гэдэг юм дундуур нэг тийм бас болдог шүү дээ. Тэр одоо юу сэтгэл хөдлөл хэр ажиглагдаж чинь хүүхд төр ингээд өөртөө чинь ирээд хэлэх ч юм уу эсвэл тэр хүүхдийн сурлага тааруу байх тиймэрхүү үгс нөлөөлөх ч юм уу тийм тохиолдлууд жишээнүүд гарч ирсэн үү? Гарна жишээлбэл жишээлбэл яг эсрэгээр бүр хийхгүй байх. Тэдэргүй би муу юм чи хийж явах юм гэж гэдэг юм уу те. Тэдэргүй ах мундаг юм чи би хийгээд авах шаардлага байхгүй. Хийгээд ч би угаасаа сайжрахгүй юм чи гэдэг бүр юм эсрэгээр нь зөрүүдлэх ч юм уу. Гүлээчдэг тийм бүр хийхэ болчдөг ч юм уу те. Тиймэрхүү одоо хандлагууд те. Тиймэрхүү байдлууд маш ихээр ажиглагддаг. Тэгээд түрүүний хэлдгэр өсвөр насны хүүхдийн одоо сэтгэл хөдлөл бас өндөр байдаг. Тийм учраас одоо маш тодорхой ингэ илэрч идэг. Гайгүй дундаж байсан хүүхд маань гинт бүр юу ч хийхэ болох ч юм уу те. Гэх мэтчлэн. Тэгээд эцэгчүүдийн томчуудын хэлж байгаа үг тийм ээ үйлдэл маань хүүхдүүд ингээд сэтгэл зүйд нь маш одоо хүчээр нөлөөлж идэг шүү гэдгийг бас хэлмээр байна. Ер нь одоо өсвөр насныхантай бид нар ярилцсан гэхээр бас яах учраа олдоггүй тий. Нөгөө талаас бас бид нар цагаа гаргах чаддгүй юм санагдсан. Найз нөхдөд уулзна гэхээр 2-3 цаг болдог уулзчихдаг тий. Тэгэхэд нөгөө найзтай уулздаг 3 цаг хэрнээ хүүхдтэйгээ бид нар 3 цаг байтугай 30 минут ярьдаг билүү тий.
Тэгэхээр яг яаж тэр за магадгүй 3 цаг гарахгүй магадгүй 30 минутын тий хэрхэн үр дүнтэй одоо тэр ярилцах ёстой вэ? Тий яавал тэдний одоо сэтгэлийг нь одоо татаад одоо нэг аятайхан үр дүнтэй яриа өрнүүлээд тий. Өсвөр насныхан бидний бодож байгаа сэдвэх мэдээлэлтэй байдаг. Бид нар гэхдээ харьцангуй тэднээс яг мэдээлэл дутуу мөртлөө бүх юмыг нь зааварлах гэдэг байхгүй ингэдэг гэж тэгж гэж тэгэхээр чи тэгэрэж гэдэг юм. Өсвөр насныхан биднээс маш их мэдээлэлтэй, илүү мэдээлэлтэй. Нөгөө талаараа өсвөр насны хүүхэд өдөр болгон аав ээжтэйгээ харилцахыг бас нэлээд өвсгөө. Тэрэн дээр нөгөө аав ээжүүд нь чанартай цаг гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр ядаж 7 хоногт нэг 2 3 удаа нэг 10 20 минут ч юм уу те. За том хүн шиг. За чи том болцсон учраас чамтай өдөр болгон бол харилцахгүй байгаа. Мэдээж дүүнер ч юм бол илүү бага учраас тэдэртэй бол өдөр болгон за өнөөдөр юу болсон гэдэг юм асан. За чи том болцсон учраас гэдэг энэ хандлагыг бас эхнээс нь зөв ойлгуулчвал бас зүгээр тэрэн шиг түнэс биш нөгөө нэг чанартай цаг гэхээр л 2 3 цаг ч юм уу ярилцах гэдэг маань бол боломжгүй. Өсвөр насны хүний тарьцсангуу өдрөний дурсамжлал нөгөө найз нөхдөсөө хийх нөгөө харилцааны хэрэгцээг хангацдаг учраас гэртээ ирээд томчуудтай тийм үгүй гэж маш товчхон одоо хариулт өгөх маягаар харилцдаг учраас өсвөр насны хүүхдүүдтэй харилцахдаа 7 хоногт 1-2 удаа маш чанартай 20-30 минут ч юм уу те чамайг энэ дээрээ ингэж сайн байгаа гэдгийг ойлгох мэдж байгаа. Гэтэ ингэчүүл бас зүгээр юм шиг үлээ гэх маягаар холоос алсуур эвж маягийн ярилцвал бас зүгээр. Бид нар ч бас нөгөө яг өндөө үр хөвгтөө тэр болгон цагаа гарч чаддаг ш. Тэгэхээр яг ярилцахдаа ямар байдлаар эхэлж ярилцах хэрэгтэй вэ? Нөгөө би чамтай ярилцмаар байна гэвэл одоо өсвөр насны хүүхд яг өндөө ирчих штэ тий. Тэгэхээр нөгөө яагаад тэгж ярилцмаар байна гэдэг байгаа юм цаана энэ өсвөр насны хүүхд бол бодо маш олон асуудлууд гардаг штэ тий. Тэгэхээр яг өндөө л жоохон л хүүхд тий ялгарал байдаг ярилцахад. Тэгэхдээ тэр үе таалгыг яаж эвтэйхэн байдлаар тий нээх хэрэгтэй байдгийг. Уг нь боломжтойсэн бол аль болох бага наснд нь ингээ багаар ингээ ярилцдаг тэр дадалтай болсон бол зүгээр. Гэхдээ одоо тийм дадал бий болгоогүй ш гів гинтэй. За одоо хоёлын ярилцъя гэх юм бол тантай ярилцахгүй. Тэгэхээр өсвөрсний хүүхдүүдийн хувьд болохоор тодорхой төлөвлөгөөтэй ийм зүйл бас дуртай. Тэгэхээр магадгүй октийн болцоо ч юм уу те аав хүү хоёрын болцоо ч юм уу гэр бүлийн сардаа нэг удаа заавал хамт хоолдог ч юм уу те иймэрхүү тодорхой нөгөө төлөвлөгөөтэйгээр бас уулзах тэр үедээ тодорхой зүйлүүдийг ярих иймэрхүү бас одоо аргууд байж болно тий. Хэрвээ боломжтой бол 7 хоногт нэг удаа ч юм уу тий цаг зав гаргаж. За энэ 7 хоногт юу болж өнгөрсөн. Миний ажил дээр бас ийм болоод би бас энэ дээрээ бүтлгүүтээд чамд ямар нэгэн бүтлгүүн босноо гэв. Өөрөлдөх юм бол 7 хоногт нэг юм уу нэг удаанд уулзтаа тий. Өөртөө бас тохиолдсон юм ярих юм бол хүүхэд маш гоё. Ганцхан асуудал нь надад байдгүй юм. Том хүнд шиг асуудал гардаг юм гэдэг илүү гоё хүлээж авна. Тийм учраас хүүхдээ гоё нээлттэй байгаад 7 хоногт нэг удаа нэг цаг ч юм уу тийм болцооны цаг гаргаж яалаа гэсэн юм. Бид нар ч гэсэн уг нь анхудаа ээж аав болоод байгаа хүмүүс шүү дээ. Тийм шүү. Тий бас л бүтлгүүтээд янз бүрийн л байдлаар хичээгээд. Ер нь бол аав ээжийнхээ тэр нөгөө би яг чам шиг 15 насны дээр ингэжсэн байхгүй гэдэг юм сонсох аягүй дуртай байдаг. Манай ээж тэгсэн гэж амар сонирм байгааз манай бүр физикээр бүр амар физиктээр дандаа суугадаг гэсэн. Тэр бранд бүр миний бодлыг бодож өгсөн гэл ингээл бодож өгсөн бодлогоо тэр нь харуулж маруулаад. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн хэрэгцээ юу нэхэр аав ээжтэйгээ тэр ярилцаад аав ээж нь би бас их чам шиг энэ насыг туулаад ард нь гарсан байхгүй гэдэг тодорхой шишээ хэлэхээр бүр аяйгүй баяртайгаар тэрийг ангийнхын дундаа зарлалтай юм билээ. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ бас гоё те өөртөө тохиолж исэн тэр амьдралд ойрхон жишээнүүдийг хэлэх юм бол хүүхд их гоё хүлээж авт юм билээ. Хүүхд одоо нөгөө одоо энэ номын нэрж гихсэн өөртөө л найдаж байна шүү дээ. Гэтэл өөртөө найдмаар байгаа боловч өчтөн олон хүүхдүүд одоо ковидын дараа ингээд нэг л одоо хичээлийн хоцрогдолд орсон тийм ийм хүүхдүүд олон байдаг. Тэр хүүхдүүдэд одоо бид нар одоо бие дааж суралцах арга барилыг та одоо багш хүний хувьд ямар байдлаар зөвлөх ёстой байдгийг бие дааж суралцах арга барилыг чинь тусдаа нэг ойлголт шүү дээ тийм. Тийм энэ дэр гэхдээ бие дааж суралцах гэдгийг бас зарим тохиол буруу болгоод байхгүй. Бие дагаад хий том болсон юм чинь гэдэг үгүй. Бие дааж суралцах гэдэг нь мэдээж тодорхой түвшинд бие дааж юм. Гэхдээ энэ дэр томчуудын зөвлөгөө хэрэгтэй. За иймэрхүү байдлаар ингэж хийн. За чи энэ хэсгийг өөрөө хийгээд үзсэний дараа хоёлаа дахиад ярилцаж гэдэг юм уу. Бидээс суралцах гэдэг ойлголтоо бид нар өөрсдөө ихэд хүүхдүүдэд маш зөвөр ойлгуулад за бие дагаад чи энэ хэсгийг хийш үү. За тэр хэсгийг чи хийхэд нь би чамд энэ хэсэг дээр нь туслая. За ойлгохгүй бол надаас эргээд асуугаараач гэдэг юм уу. Бидээс суралцахын цаана харилцан хамтран ажиллах гэдэг юм бас давхар явж байгаа. За тийм учраас бидээс суралцах дээр бол хүүхд технээс нь маш тодорхой зааварчилгааг өгөх нь маш чухал. За нөгөө талаараа таны саяны одоо ярианд дурдсанчлан суралцах арга барилаа ингээ олоог хүүхдүүд байгаа даа гэж. Тэр хүүхдүүд төр
миний санаагаар хүслээр болдог бол томчууд өөрсдөө бас нэлээд их юм судалмаар байгаа байхгүй. Ямар наснд нь ямар зөвлөгөө өгөх юм. Тэ одоо багаас нь тэр дадал гэдэг юм яаж суулгах юм. Гिचэн гадны орны хүмүүс чинь бол унших арга барилын суулгахад 1-3 дугаар ангид нь бүр аргын заагаад гарч чинь. Ном уншина гэдэг чинь өөрөө аргуудтай ийм кодоор ингэж уншина. Ингэж унсныхаа дараа ингэж эргэцүүлнэ. Ингэсний дараа та жинхэнэ ном уншина гэдэг юм хамтанд нь орно гэдгийг 1-3 дугаар ангид нь эцэг их асар хамгаалж багш нар нь хамтраад ингэж хүрч чинь. Манай дээр бол сурах арга барилын хувьд алдчихж байгаа зүйл бол одоо саяны тэр аргуудаар ер нь төдийл нь бас сайн төлөвшүүлж өгч чадахгүй байгаа гэж харж байгаа. Миний анзаарснаар нөгөө хүүхдэд нөгөө 1-р ангиас эхлээл одоо хүүхд хичээлдээ ороод явж эхэлж яхад эцэг эхчүүд яадаг вэ гэхээр эсвэл яг ингээд нөгөө даалгаврыг хажууд нь ингэж харж суудаг одоо камер шиг юм уу те ийм ээж аавууд байна. Эсвэл би чамд итгэж байна гэдэг хүүхдээ орчдөг ч ээж аавууд байна. Тэгэхээр яг аль нь зөв арга юм бэ? Таны анзаарснаар одоо ямар одоо тэгж ямар байдлаар бие даалгасан хүүхэд өсвөр насндаа ирээд амжилтаа суралцаад байгаа юм бэ? За одоо энэ дээр бол яг өөрийнхөө хоёр хүүхдээр бол жишээ авч болж байна. Яг тодорхой ингээд нөхцөл байдал. За одоо би чамд итгэж байгаа шүү гэд орхингууд л шалгахаа болчих юм бол хүүхдийнхээ болоод эхэлж байгаа бас. За өдөр болгон шалгаад ахаар бас салхач чинь тий. Тэгэхээр тэрэн дээр нь тодорхой юм нэг хугацаанууд бас хэрэгтэй байна. Ялангуяа ихтэй 1-3 дугаар анги дээр нь бол ангийн багштай маш их холбоотой байгаад за чи ингээд өөрөө хийн. Гэхдээ 7 хоногт нэг удаа шалгана ч гэдэг юм уу. Тэр тохироогоо маш ингээд тодорхой тохиролцчих юм бол хүүхд тэрэн дээр бас яах нь ухамсарлаад ингээд хийх юм хандлага бас байгаад байна. Тэгэхээр яг тэдэн наснд нь л тгий шүү гэдэг юм бас одоо шууд тодорхой тий шалгуур тавь хэлэхэр хэцүү. Ер нь зүгээр хүүхдийг сурах арга барилтай болгохын тулд түрүүний хоёулаагийн дурдаад байгаа эцэг их сурагч гуруулаа ингээд хамтарсан тий одоо хамтын ажиллагаа нэг шүү, зорилго нэг шүү гэдгийг ухамсарлсан байхад айгуу чухал байна. Гэтэ хүүхдийн дадал гэдэг зүйл чинь уг нь бол тий 14-өөс 21 хоногт энэ суудаг гэдэг байгаа шүү тий. Аль болох бага наснд нь унших дадалтай болсон даалгаврыг сурсан хүүхд бол тэр дадлыг гів гинт хайчна гэж байхгүй. Эсрэгээр нь дундангад орсон өнө гинт ном уншдаг ч юм уу дундангад орсон орно гинт даалгавраа одоо хийдэг тийм дадалтай болно гэж байгаа. Тэгэхээр энэ сурах арга барилын дадал гэдэг зүйл бол бага ангид нь ялангуяа 1-3 дугаар ангид нь сууж төлөвшөж гинөө гэж би ингэж харж байгаа. Миний анзаарснаар болохоор нөгөө хажууд нь суудаг ээж аавууд болохоор багадаа сайн сурж байгаа юм шиг хэрнээ дунд ангид ороод ирэхээр аягүй орхиж байгаа юм шиг харагдсан байхгүй. Тэгэхээр таны хэлдгээр өөртөө л найд гэдэг юм хүүхдэд өгөөд миний анзаарснаар шүү дээ тий. Тэр хүүхдэд итгэж сурах аягүй чухал юм санагдсан. Чи өөртөө энэ чиний даалгавар шүү гэд тэр аягүй чухал юм шиг санагдсан. Чи чаднаа гэдэг үгийг тий. Тийм л хүүхдэд илүү даалгавраа хийдэг юм шиг зүгээр миний анзаарснаа тийг санагдсан. Тийм. Тэрэн дээр ч гэсэн нөгөө адилхан жишээ хэлэхэд ингээл за 7 хоногт өдөр болгон даалгавар шин шалгахгүй 7 хоногт нэг л удаа шалгана. Да тэр үед бүгдээр ингэ хийцэн байвал ингээд чи яах нь яг өөр даалгавраа биелүүлдэг юм биш үү ч гэдэг юм уу. Харьцангуйгаар ингээд том болж байгааг бага багаар мэдрүүлээд явах нь хүүхдэд би ингээд биед дагаад хийх ёстой юм биш үү гэдэг энэ сэтлийг энэ одоо ойлголтыг наснанд нь ингээд өгөөд явахс боломжтой. Тэгэхээр нөгөө түрүүн таны хэлдгээр байн хажууд нь ингээд 1-5 дугаар анги хүртэл нэлээд сайн ингээд болгоцсон. Тэгсэн чинь 6 дугаар ангид ороод дунд ангид ороод манай хүүхэд ингээд болохоо яасан гэвэл хитрхи энэ нэлхруулсан тий. Бүх юм дээр дандаа хараа хяналттай хин нэг юм байвал гэдэг байхгүй бол хийхгүй байх. Энэ бас буруу талын тий одоо хандлагыг суулгасан байна гэсэн үг л тий. За тэгвэл яавал ийм өөртөө найддаг урам зоригтой тэгээд ийм одоо үндсэндээ амьдрах чадвартай тийм үнийг бэлдэх ёстой юм бэ да. Яавал одоо эцэг эхчүүд биднээс юу шалтгаалж байна? Нэлээд нухацтай юм асуулт те. Бидний эцэг эхчүүдийн хүсдэг зүйл чинь угаасаа хүүхэд минь өөр хүүхэд минь сайн байсаа гэж хэлсэн шүү дээ. Хүүхэд минь л ингээд зөв ингээд хүмүүжлтэй те бас боломжийн сурталчилгатай ч гэдэг юм болчвол ингээд болно доо гэд. Тэгэхээр энэ дээр нөгөө эцэгчүүдийн зүгээс хүүхдүүдтэйгээ ажиллах тийм тодорхой тийм арга барилыг өөрсдөө бас ирж хайдаг, өөрсдөө суралцдаг байгаасаа гэж хүсдэг. Түрүүний таны бас ярианд дурсамжлан сайн сургуульд төгссөн сайн багш нартай юм чинь орхих ч юм уу те. За тэгээд сургуульд найдах, багшд найдах энэ хандлага байдаг шүү дээ. Тэр бол мэдээж яг завгүй гэдэг үгээр халахвчлагддаг те. Гэхдээ ер нь эцэгчүүд өөртөө боломжоор яг насны одоо онцлогтой хүүхдүүд байгаа бол энэ одоо насны дээр хүүхд маань ямар хуу чадваруудтай эзэмшсэн байх вэ? Энд нь миний үүрэг өрөөл юу ах юм? Багшийн үүрэг өрөөл юу ах юм гэдэг талаас нь бас өөртөө эцэгчүүд гоё тийм судалдаг байвал бас илүү төхөмтэй гэж боддог. Би бас боддог байхгүй юу? Эцэг их байна гэдэг чинь бас нэг юу юм бэ наа? Одоо бас адилхан суралцаад явж байгаа процесс байгаа байхгүй нөгөө
iPhone 17 гэдэг шиг л одоо нэг дараагийн хууль зүйн суралцаад явдаг юм шиг байгаа тий. Одоо нөгөө урах шат хүртэл гэдэг шиг тий. Урт хугацааны процесс юм шиг байгаа. Эцэг их байна. Одоо бас хүүхдээ нэг сайн хүн болгоно гэдэг процесс чинь бас тий. Насан туршдаа суралцах гэдэг процессын бас нэг хэсэг юм тий. Тэгээ түрүүний таны хэлсэнчлэн нөгөө би анх удаага л амьдарч байгаа, анх удаага л ээж болж үзэж байгаа учраас зарим нэгэн зүйлийг мэдэхгүй штэ гэдэг. Тэр зүйлээ бас хүүхдүүдэд ч гэсэн хэлчихвэл зүгээр юм бэ. Тэгвэл эцэгчүүдийн бас тийг алдаа болохоор би бүгд ингэ мэднэ, би том болцсон. Би ингэ чамаас олон жил амьдарсан учраас би бүгд ингэ мэдээд байгаа. Чи хүүхд юм чинь мэдгүй, би чамаа заагаад өгье гэдэг хандлага байдаг учраас хүүхдүүд тэрэн дээр манай аав ээж яг үндэ мэдгүй ярнээ надад ингэ заадаг. Тэгтэл тэгдэггүй штэ. Би энэ чинь өөрөө судалсан байхгүй гэсэн чинь тэр чинь тэгдэм билээ гэдэг чинь ухааны үнэлтэд тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээс ямар дүгнэлт дэвшлэх вэ? Зарим нэгэн тохиолдолд эцэгчүүд бас хүүхдүүдтэй гологдож байна гэдэг шударга хэлэх хэрэгтэй. Бид нар ер нь академик ур чадварыг амар үнэлдэг нийгэмд амьдарч шүү дээ ер нь л тий. Хэдийгээр академик мэдлэг тийм сайн биш ч гэсэн өөрийн гэсэн нэг авьяас чадвартай хүүхдүүд одоо ингээ хоол яваад тий. Маш сайн амжилтаа суралцж байгаа, амжилтаа сайн амьдарч байгаа мундаг хүмүүс зөндөө байдаг тий. Тэгэхээр академик чадвараар хүүхдийг үнэлэх нь өрөөсгөл юм шиг бас санагддаг. Тэгэхээр яг тань дээр бас анзаарч байгаа одоо өмнө тааруу байсан ч гэсэн одоо айгүй мундаг явж байгаа хүүхдүүд хэрэг байна. Яг тэр эцэг эхчүүд байна. За одоо юу гэдэг те мэдээж муу сурдаг ч гэдэм үү тааруу сурдаг хүмүүс зөндөө байдаг те. Тэгэхээр нөгөө хүүхдээ бүр ингээ зовоочдаг чи чадахгүй нэ ингэхгүй нэ гэл өөрөө ч зовчдаг хүүхдээ ээж зовоочдаг. Тэгэхээр бид нар зарим үед нэг ууж амьсгаа аваад бас бодмоор юм шиг байгаа те. Тэн дээр ингээ өсвөр насны хүүхдээ ажилтдаг хүний хувьд яг юу гэж хэлмээр байна. Маш сонирхолтой асуулт. Яг энэ дээр хариулахад эцэг эхчүүд яг бид нар адилхан би ч гэсэн ээж хүнтэй. Тэгэхээр хүүхдээ ойлгох чи ингээд боломжийн дүндээ сурна шүү гэдэг юм шахдаг. Нөгөө талаад гэхдээ академик чадраас гадна амьдрах ухааны чадвар гэдэг зүрх сэтгэлийн боловсрал гэдэг юм маш чухал. Тэгэхээр одоо алдсан байсан ч гэсэн дараагийн удаа сайжруулах боломж нь дандаа хүнд нээлттэй байж байгаа гэдэг имийг чанартай хэлдэг байхгүй. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн хувьд бүх юм болохгүй байгаа юм шиг, бүх юм бүтлгүүцсэн юм шиг. Ялангуяа сурлага тар хүүхдүүдийн хувьд өөртөө итгэлгүй ингээл бүх юм ингээл дуусч байгаа юм шиг тийм мэдрэмж маш их өндөр байдаг байхгүй. Тэгэхээр академик боловсрол мэдээж чухал. Нөгөө талдаа IQ чадвар буюу тэр зүрх сэтгэлийн боловсрол тэгээ босныг ойлгох өөрийгөө одоо инэрч хайрлах гэдэг тэр боловсрол ч гэсэн аль нь тэнцвэртэй байх нь чухал гэдэг маш их одоо хэлнээс эцэгчүүд ч гэсэн академик боловсрол чухал хаадаг те. Үүний хажуугаар яг үүнтэй энэ тэнцвүүцнийг чадвар бол зүрх сэтгэлийн боловсрол. Өөрийгөө чагнадаг, өөрийгөө ойлгодог, өөрийгөө ойлгосон хүн чинь бусдыг ойлгоно. Тэгэхээр академик одоо чадвар нөгөө талаараа одоо зүрх сэтгэлийн боловсрол хоёр хаваалаа яг адилхан одоо энэ тэнцвэр байж ажил өвдөж хүмүүжлтэй ийм одоо ирээдүй бүтээгдэх боломжтой. Энэ номны уншигчийн сэтгэл хэсэгтийг унших юм бол яг таны таадгаар яриад байгаа юмуд ингэ давтагдана. Ээж аваад хичээлээ хийгээл байнга тушаагаад ч юм уу те. Гэтэл академик боловсрол чухал өндөр чухал. Гэхдээ үүнтэй энэ зэрэг зүйдийг адилхан өв төгштэй байх ёстой зүйл бол зүрх сэтгэлийн боловсрол. Тэгэхээр аав ээжүүд ч гэсэн адилхан өсвөр наснд байж үзсэн шүү дээ. Танд ч гэсэн хэцүү боломж асуудал байсан байгаа. Тэгэхээр хүүхдүүдийг бас ойлгооч, хүндлээч, сонсооч гэж бүр ингээд амжилтлан захимаар байна. Одоо тийм тохиол зөндөө байдэн шүү дээ. Чи бол эмчил болно гэсээр хагаад нэг байгалаа ингээд байлгасаар хагаад тэгээд нэг юм ингээд бүр хавар төгсгөөс 2 сарын өмнө гинт нийгмээр өгдөг ч юм уу. Эсвэл бүр ичж явсаар хагаад их сургуульд орохдоо байгалаа савлаа гин санхүү дэсэгт орсон ч гэдэг юм уу те. Ичж явсаар хагаад тэгэхээр чинь эцэг эхчүүд болохоор чи мундаг л хүн учраас байгалаараа л явна гэдэг бүр амар зүтгүүлсэн. Тэгээд эцэст нь их сургуульд орсныхаа дараа болж байгаа те. Биш байсан байна. Би ерөөсөй байгалаа яагаад ч биш байсан бэ гэдэг юм ойлгоч юм. Тэгэхээр эцэг эхчүүд бас зарим нэг юм дээр жоохон хүлээцтэй, жоохон уужуу тайван хандчих юм бол хүүхд зарим тохиолдолд те тэр хугацаанд өөрийгөө олж шүү дээ тий. Би сая Япон яваад ирсэн байхгүй. Японы одоо ерөнхий боловсролын сургууль дээр очисон чинь дөрөнгөө сургууль аяа сонирхолтой сургууль очисон. Гэсэн чинь тэнд юу ажилласан бэ гэхээр ерөөсөө бүтлгүүд тусмаа сонирхолтой биш гэж үгж байгаа байхгүй юу? Сонирхолтой. Тий, сонирхолтой биш гэж юу гэдэг багш нь өөрөө тэгж байгаа байхгүй. Тэгээд жишээлбэл өндөг шарж байгаа юм тэгсэн чинь одоо манайхаа юуны хичээл тэгсэн чинь энэ түлэгжээ нэг хинч хэлэхгүй нэг ямар нэг юм өнөртэй дээ надад гэж хэлжсэн. Тэгээ би зүгээр тэндээс би эндээс ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр бид нар өсвөр насныхандаа бүтлгүүтэх боломжийг олохгүй байгаа юм байна. Төгс төгөлдөр байлгах шаардлагатай байгаа. Тэгэхээр өөртөө л найддаг хүн болохын тулд явж бид нар эцэг эхчүүд өндөр шаардлага тавих биш. Тэр хүүхдэд итгэх ёстой байна. Бүтлгүүтэх боломжийг нь олох ёстой байна гэж бодсон. Та яг энэ тал дээр эцэг эхчүүдэд юу зөвлөх вэ? Бид нар бас бүтлгүүтэх боломжийг нь олгож чадж гэнэ үү? Чадахгүй байна уу? Эцэг эхчүүд томчууд хүүхдээ сэтэрхий их юм хүсдэг. Насанд нь биеинд нь баймгүй те. Тэгэхээр хүүхдэд нэг бүтлгүүтэх те
таарууд дүн авах ч юм уу. Тийм боломжийг нь ер нь олгодоггүй. Дандаа л чи нэгт байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Хамгийн сайнараа хийх хэрэгтэй. Өмнөхөөсөө ахаагүй байх гэд байнгын юм шаардлагуудад тавихаар хүүхэд маань өөртөө итгэл эсрэгээрээ бүр сулрна. Тэгэхээр уг нь боломжтой болвол хийгээд үз, оролдоод үз. Тэгээ оролдоход чинь угаасаа бүтлгүүдэл гэдэг чинь амжилтын 50%. Тэдгээр нь бүтлгүүдэл дээрээ тулгуурлаад дахин давтаад бай гэдэг. Давтамжтай үйлдэлийн үр дүнд эерэг үр дүн гарна гэдгийг бүр ойлгуулж өгөөсэй. Тэгэхээр хүүхэд маань яг нэг удаа бүтлгүүд нь 2 удаа бүтлгүүд нь тэгэхээр 3 дахь ахлаа сайжраад явна. Тэгэхээр эцэгчүүд хүүхдүүдэд итгэдэг байх тий адилхан одоо өөр өсрөөсөнд байсан үеэ эргэж нэг дурсаасаа хүүхдүүд маань яг цагаан цас шиг би ингээд нэлээ ингээд том тий харахаасан боловч яг доторх бодол нь бол айгүй хүүхд шиг яг нэг нялхаараа л байгаад байгаа. Тэгэхээр бүр одоо эцэгчүүдэд хүүхд маань том болж байгаа ч гэсэн хүүхдэрээ нялхаараа шүү. Тэдэнд минь алдах боломжийг нь бүтлгүүдэх боломжийг нь хангалттай сайн өгөөрэй. Тэгээд инэрч хайрлаарай хүүхдүүдийг минь ойлгоорой л гэж ингэж хүсэх байна да. Энэ дээр ч гэсэн байж ойлгож унших чадвар хичээлийн одоо дүнд айгүй чухал нөлөөлдөг гэдэг. Миний ойлгосноор миний хувьд болохоор амьдралын чанар ч гэсэн айгүй нөлөөлдөг гэж боддог байхгүй юу. Тэгэхээр одоо ойлгож унших энэ ном ч гэсэн одоо өвдөл итэг гэдэг энийг унших гэдэг шүү дээ тий. Тэгэхээр ойлгож унших чадварыг ер нь яаж багаас суулгах хэрэгтэй байдгийг тэн дээр нь яаж ажилтдаг вэ? Яг энэ талаар агш нэлээд их судалгаа хийжсэн. Тэгэхээр барууныхан одоо өндөр хөгжилтэй орнууд бол 1-3 дугаар ангид нь ойлгож унших аргуудыг эцэг эхчүүдэд нь багш нарт нь бүр тодорхой юм аргачлалтаар заавад өгсөн. Тэгэхээр хамгийн энгийн арга бол тодорхой нэг өгүүлбэр уншлаа. Өгүүлбэр уншсны дараа хүүхэд өөрөө энэ үйл явдал хаана болсон бэ? Яагаад ийм болоо? Би энэ хүний оронд байсан бол яах вэ гэдэг юм дандаа уншсныхаа дараа өөрөө одоо эргцүүлж боддог, тунгаадаг, дүгнэдэг ийм чадваруудыг л хамгийн түрүүнд суулгах хэрэгтэй. Хамгийн энгийнээр тийм ээ. Тэгэхээр энэ чадварыг эзэмшсэн хүүхэд чинь одоо бусад нийгмийн ухаанаас гадна байгалийн ухааны хичээлүүдээр ядаж өгүүлбэртэй бодлогоо ойлгоцсон тохиолдолд тэрийг бодоход ямар ч асуудал гарахгүй ч гэдэг юм. Ойлгож унших чадварын үндэстэн дээр маш олон одоо чадварууд зэрэг суугаад тавьж байгаа. Тэгэхээр таны сайн хэлсэнчдэг энэ чадварыг одоо багтаас одоо хангалттай сайн сулгах хүүхдүүд бол амьдралын чанар нь ч гэсэн ирээдүйд бас сайжрах одоо ийм сайжирсан талаар ийм судалгааны зөндөө байдаг. Яаж тэр ойлгож уншуулж одоо хүүхдэд сургах юм. Жишээлбэл одоо өгүүлбэртэй бодлого гэдэг чинь монгол хэлний хичээл юм шиг боловч математикийн одоо үндсэн суурь чадвар болж байгаа байхгүй тий. Тэрэн дээр нөгөө тодорхой аргууд гэх юм бол би өөр дээр турсан аргууд хэлээ л да. Бас багш баны удаа завгүй шүү дээ. Гэхдээ хүүхдүүдтэй ажиллах үедээ 7 хоногт нэг удаа ч юм уу тодорхой нэг өгүүлбэрүүдийг эсвэл багш нар нь ингээд тодорхой их өгөөд явуулчих тий. Нэг 50 хүүхдэд ч юм уу 60 хүүхдэд ч юм уу их өгөөд явуулна. Тэгэхээр тэрэн дээр өөрөөр нь шуулангуудлаа буцаагаад 3 асуулт асууждаг. Тэгээ хүүхэд маань буцаад надаас би уншингууд надаас буцаад асуулт асуудаг юм те. Асуулт асуух, хариулах чадвар гэдэг энэ зүйлээр бас дамжуулж тэр ойлгох чадваруудыг суулгах бас боломжтой. Ер нь эцэгчүүд өөрсдөө яг л ийм тодорхой зүйлүүдийг хүүхдүүдэд дээр нөгөө туршиж үзэхдээ хамтарч ажиллах гэдэг зүйл маш чухал. Одоо ингээд зэд үе мүе гэж ярьж байгаа шүү дээ те. Тэгээ миний анзаарчдаар болохоор би одоо нөгөө Чингис хааны үед ч одоогийн залууч байсан гэдэг шиг аль ч үед шинэ үеийн хүүхдүүд байдаг те. Шинэ үе угаасаа л шинэ зүйлийг хүсэж идэг, өсөж хөгжиж идэг. Тэгэхээр энэ хүүхдүүдтэй ийм насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд заавал одоо мэдэх ёстой зүйлсийг эсвэл хамгийн мэддэггүй зүйлийг гэвэл юу зөвлөх вэ? Гоё асуулт байна. Эцэг эхчүүдэд та хүүхдийнхээ оронд өөрийгөө тавиад үзээч гэж гуйна. Тэд бол үнэхээр гайхамшигтай юм цагаан цаас шиг. Тэгээ эцэг эхчүүд болохоор хүүхдүүдэд хамгийн төгс байгаас өгчөддөг байхгүй юу? Гэхдээ та өөрөө бас яг тэр хүүхд насн дээр байсан. Та ч гэсэн ажил дээр үргэлж шилтгэн байдаг. Тэр хүүхдээс хитрхи их юм хүсгээ болоорой тий. Хитрхи их юм битгий хүсэж харин ч бүр 16-аас 19 хичээлийн дунд тэр олон багш нартай харилцаад маш их зүдэрч байгаа. Тэгэхээр хүүхдүүдэд ойлгоорой. Хүүхдүүдийнхээ оронд өөрийгөө тавиад бодоод үзээрэй. Хүүхдүүдийг минь та бүхэн ойлгож харилцаасаа хүсэж байна. За баярлалаа. Баярлалаа. Уралх уу? Учралх уу?